Теологийн байр сууриа бүрдүүлэх нь. Теологи дахь эрх мэдэл 2 дугаар хэсэг. Бид дундад зууны үеийн байдал ямар шүү байсныг олж мэдлээ. Тэгэхээр бичээс болон сүмийн эрх мэдлийн талаарх ихэнх үеийн протестантуудын байр суурийг ойлгож болохоор боллоо. Чухамхүү энэ дэл католик болон протестантуудын зөрчлийн учир шалтгаан оршиж байгаа юм. Сүмийн хувьд Библи чиглүүлэн удирдах эрх мэдэл нь байх уу? Эсвэл сүм өөрийн эрт түгээгийн нэр хүн дээр сүмийг удирдах уу? Одоо бид бичээсийн эрх мэдэл болон сүмийн эрх мэдлийн талаарх протестант үзэл баримтлалыг авч үзье. Католик сүм зарим нэг асуудлаар хэд туйлширсан байр суурьтай байсныг өмнө нь бид үзсэн билээ. Иймэрхүү байр суурь алдаатай гэж үзсэн протестантууд бичээсийн тэнгэрлэг их сурвалж, утга санаа болон ойлгомжгүй байдлын тухай сүмийн сургаалыг эргэн харахаар шийдсэн байна. Шинжлэгчид дундад зууны үеийн теологчдын нэг адил бичээс тэнгэрлэг их сурвалж болон хүний оролцоотой бий болсон гэдгийг ойлгож байсан юм. Нэг талаас Библийг ертөнцийн эзэн Ярусын байдлаар өгсөн. Лютер, Цвингли, Кальвин нар Библи тэнгэрлэг онгодоор бичигдсэн гэдэгт эргэлзээгүй. Тэд төлөөлөгч Паулийн бичээс бүр ертөнцийн эзний амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвхт байдал дотор чиглүүлэхэд тустай гэж хэлснийг тун нухацтай хүлээн авсан байдаг. Бичээс нь ертөнцийн эзнээс өөрийн хүмүүстэй өгсөн туйлын найдвартай онцгой илчилт юм а гэж энэ хэсэг сургаж байна. Дээдийн дээд эзний мотор бичээсийг алдаа мадгаас хамгааж байсан гэж шинжлэгчид итгэж байсан. ертөнцийн эзэн бичээсийг бичсэн хүмүүст Ярусын байдлаар өнгөрсөн, одоо ба ирээдүйн талаарх мэдээллийг өгсөн. Тэдний бичсэн бүхэн үнэн байхаар ертөнцийн эзэн удирдсан. Тэнгэрлэг онгод нь туйлын маргашгүй нэр хүнд эрх мэдлийг бичээс олгодоо. Шинжлэгчид Библийн номуудыг бичсэн хүмүүсийн оролцоог хүлээн зөвшөөрч байснараа дундад зууны сүмийн алдааг тойрч гарсан байна. Библи зүгээр нэг тэнгэрээс унаад ирээгүй. Харин хүн төрлөختний түүхийн явцад хүмүүсийн гараар бичигдсэн. Энэ ойлголт Есүс болон Библийг бичсэн хүмүүсийн бичээс хандж байсан хандлагатай адил байна. Матай 22-ын 41-ээс 44-р гардаг хэсгийг санацгаая. Фарисеучуудыг цуглах зуур Есүс тэднээс "Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ?" гэж асуухад тэд "Давидынх" гэцгээлээ. Тэр тэдэнд "Тэгвэл яагаад Давид сүнсээр түүнийг эзэн гэж дуудаад, 'Эзэн миний эзэнд би чиний дайснуудыг хөлд орчин тавих хүртэл миний баруун гарт залрахтун' гэсэн юм бэ" гэлээ. Есүс дуулал 111-ийг иш татаж фарисеучуудыг мухардалд оруулж байна. Тэгэхдээ үүнийг бичсэн Давидыг шууд хэлж байна. Аврагч Давидын удам байна гэдгийг фарисеучуд ба Есүсийн хэн зөвшөөрч байна. Гэхдээ Израилийн хаан Давид өөрийн удмыг зүгээр нэг эзэн гэж хэлээгүй. Тэгвэл чухам яагаад Давид өөрийн үр удмыг ингэж нэрлэх болсныг тайлбарлаач гэж Есүс фарисеучудад хэлж байна. Өөрөөр хэлбэл Библийн текстийн утга санаа нь бичсэн хүмүүсийн амьдралтай холбоотой байна. Үүнийг л Есүс ашиглаж байна. Библиэд ийм жишээ олон бий. Мөшех, Исая, Еремай, Давид, Паул гэгчлэн ертөнцийн эзний үгс өгөгдсөн олон хүний амьдралаас ийм жишээг харж болох юм. Тэгэхээр бичээс нь бодит амьдрал дээр түүхэн тодорхой нөхцөл байдалд амьдарч байсан хүмүүсийн төлөө бичигдсэн юм а гэсэн зөв дүгнэлтийг шинжлэгчид гаргаж ирсэн байна. Бичээсийг зөв ойлгохын тулд итгэгчид түүний тэнгэрлэг их сурвалжийн тухайд төдийгүй мөн түүний хүний түүхийн их сурвалжийн талыг ухамсарлан ойлгол зохих юм а. ертөнцийн эзний үгэн дэх хүний оролцооны талыг олж харсан нь зөвхөн онол байсангүй. Энэ нь бичээсийн утга санааг ойлгоход нь шинжлэгчдэд нөлөөлсөн байна. Шинжлэгчид Библиэс нууцлагдмал утга санааг хайж байдаг католикуудын жишээг дагсангүй. Тэд Библийг тайлбарлахдаа шууд утга буюу Библийг бичсэн хүмүүс сонсогч уншигчдаа чухам юу хэлхийг хүссэн байна вэ гэдгийг харгалзан үзхийг хичээсэн байна. Шинжлэгчид бичээст хандж байсан дундад зууны үеийн хандлагаас нэг мөсөн салсан гэж бодож болохгүй.
сонгодог поливалентийн шинжлэгчдийн бүтээлээс ч цохолзож байсан юм. Жишээ нь дуулалд хийсэн Лютерийн тайлбараас энэ байдлыг харж болох юм. Гэхдээ л шинжлэгчид Библийг бичсэн хүмүүсийн хэлэх гэж байсан санааг илүүтэй харгалзан үздэг байжээ. Олон тохиолдолд тэд тухайн хэсгийн их утгад тулгуурладаг байсан байна. Түүхэн тал протестантуудын хувьд бичээсийг тайлбарлах чухал хүчин зүйл болж байлаа. Тухайн текстийн шууд утгыг илүүтэй анхаарч үзэх энэхүү арга нь баруун Европт сэргэн мандлын үе буюу 15 дугаар зуунд үүсэж бий болсон гэдгийг санавал зүгээр. Тэр үед Грек Ромын урлаг утга зохиолыг дахин сонирхох болсон бөгөөд эндээс сэргэн мандал гэсэн нэр томьёо бий болжээ. Энэ явдал шинжлэлийн өмнөхөн болсон юм. Сэргэн мандлаас өмнө эрдэмтэд Грекийн утга зохиолтой голдуул орчуулгаар танилцж байсан бөгөөд тэдгээрийг хэрхэн яаж тайлбарлахыг сүм хянаж байсан байна. Тэр үед сүм үндсэндээ Платон, Аристотель болон бусад зохиогчдыг өөрийн нөмөрт аваад байсан бөгөөд тэдгээр зохиолчдын бүтээлийг Христ итгэлийн сургаалыг дэмжин тэтгэх зорилгоор ашиглаж байжээ. Харин сэргэн мандлын үед олон эрдэмтэд нэн эртний өвийн судалгааг сүмийн оролцоогүйгээр хийхийг хүсэх болсон байна. Тэдний энэ ирмэлзлийг ойлгож дэмжиж туслах эвэн тэтгэгчид гарч иржээ. Үүний дүнд эртний зохиол бүтээлийг зохиогчдийнх нь хэлэх гэсэн санаагаар тайлбарлах болсон байна. Алдартай бүтээлүүдийг тайлбарлахдаа түүхэн ач холбогдлын илүүтэй анхаарах болсон нь сүмийн сургаалаас эрс ялгагдах болсон байна. Үүний зэрэгцээ Библийг еврей болон грек хэлээр гаргах болсон нь түүнийг тайлбарлах ажилд нэлээд өөрчлөлт бий болгосон юм. Өмнө нь сүмийн ягшмал номлолыг дэмжих зорилгоор сүмийн хяналт дор Библийг тайлбарлаж байсан бол сэргэн мандлын зарчмаар олон судлаачид хамгийн түрүүнд протестантууд бичээсийг сүмийн хяналтгүйгээр унших болжээ. Мөн бичээсийг тайлбарлахдаа түүхэн их утгыг нь харгалзан үздэг болсон байна. Их утга шууд утгыг тайлбарын үндэс суурь болгосон протестант хандлага нь бичээсийг ойлгох явдалд чухал өөрчлөлтийг бий болгосон юм. Бичээсийн ямар ч хэсэгт цорын ганц тов тодорхой утга санаа байдаг гэж протестантууд нотлох болжээ. Энэ тухай Вестминстерийн итгэлийн тунхагийн 1-р бүлэг 8 дугаар зүйл аливаа текст үнэн бөгөөд бүрэн бүтэн зөвхөн ганцхан утгатай байна гэсэн байдаг. Ийм ойлголтыг бид унивалент гэж нэрлэнэ. Мэдээж протестантууд Библийн хэсэг нь шууд утгыг дүгнэснээс хамаагүй илүү ихийг хэлдэг гэдгийг ойлгож байгаа. Бичээсийн текстүүд нь бичсэн хүний оюун санаанаас давж гарсан Христ итгэлийн үннийг илэрхийлсэн байж болох юм. Гэхдээ тэдгээр нь шууд утгатай нийцэж байдаг учраас бичээсийн нэг бүхэл үнэн бүрэн бүтэн утга санааг бий болгодог. Протестантууд бичээсийн Тэнгэрлэг гарлын хүний оролцоо Библийн текстийн ганцхан шууд утга болон бичээсийн тодорхой байдлын талаар ярьж байлаа. Библиэд нэр хүндтэй сүмийн тайлбар хэрэггүй бөгөөд түүний утга санаа ойлгомжтой тодорхой хэмээн тэд нотлож байсан юм. Библийн тодорхой байдлын тухай протестант сургаал бий болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Нэгдүгээрт хэвлэх төхөөрөмж бий болсноор Библи олон түмэнд хүртээмжтэй болжээ. Иймээс итгэгчид өөрсдөө бичээсийг уншаад католик сүм бичээсийг ойлгомжгүй хэмээн үзэж байгаа нь зөв эсхийг тодорхойлох боломжтой болсон байна. Хоёрдугаарт зарим хүмүүс зүрх зэрэг гарган Библийг энгийн хүмүүсийн хэлээр орчуулсан нь түүний ойлгомжтойг үнэлэх боломжтой болгожээ. Гуравдугаарт шууд утгыг анхаарах болсноор теологчид судлаж шалгаж байж өөрсдийн тайлбарыг хийх боломжтой болсон юм. Сүм чухам ямар тайлбар өгөхийг хүлээж байх албагүй болжээ. Бичээсийг ийхүү судлах болсон нь католик үзэл баримтлалаас ялгаатай буюу Библи ойлгомжтой гэсэн үзлийг бий болгожээ. Тэрч байтугай Лютер болон шинжлэлийг эсэргүүцэгч тууштай католик Эразм Роттердамский тариачин бичээсийг ойлгож чадна гэж бичиж байлаа.
Иймэрхүү үйл явдлын дүнд протестантууд Библийн тодорхой байдлыг тунхаглаж, түүний нэрх хүнд эрх мэдлийг сэргээсэн байна. Тэд Библийг эхнээс нь дахин уншиж, католик сүмээс ойлгомжгүй хэмээн зарлаж байсан олон хэсэг үнэн чанартай, хангалттай тодорхой байгааг олж мэдсэн байна. Библийг судлах тусам сургаал нь улам бүр ойлгомжтой болж байгааг судлаачид ойлгож байлаа. Шинжлэлийн эхэнд протестантууд сайн сайхан найдвараар дүүрэн байсан юм. Библийг унш, тэгээд ертөнцийн эзний илчлэлтэнд нийцэх өөрийн теологийг гарга. Бүгд тун энгийн санагдаж байсан байна. Гэвч Библийг цааш нь судлах тусмаа түүнийг бодитоор харах болсон протестантууд Библийн ойлгомжтой байдлын төвчний талаар ярьж эхэлсэн байна. Зарим нэг хэсгийн утга санаа нөгөө хэсгүүдийнхээс илүү ойлгомжтой тодорхой байгаа нь илэрхий болж байлаа. Мөн лютеранчууд нэг үзэл баримтлалтай байхад кальвинистууд нэг өөр, цэвинглистүүд бас өөр нэг үзэл баримтлалтай байгаа нь ч илэрхий болсон байна. Иймхүү өмнөх үеийн өөдрөг үзлийг арай илүү боловсрсон үзэл халсан байна. Энэ нь гайхаад байх зүйл биш. Төлөөлөгч Петр хүртэл бичээсийн зарим нэг хэсэг ойлгоход хэцүү байдгаа гэсэн байна. Тэрээр өөрийн 2 дахь илгээлтийн 3 дугаар бүлэг 16 дугаар ишлэлд төлөөлөгч Паулийн захидлуудын тухай бичдэг. Ойлгоход хэцүү зарим зүйлс байдаг бөгөөд харанхуй мунхаг туйлбаргүй хүмүүс өөрсдийгөө сүйрүүлэн бичээсийн бусад зүйлийг гуйвлдаг шиг тэдгэрийг мушгин гуйвуулдаг гэсэн байна. Тэрээр Паулийн бүхий л захидлууд ойлгомжтой. Эсвэл тэдгэрийг бүгдийг ойлгоход төвөгтэй гээгүйг анхаараарай. Харин зарим нэг зүйлсийг ойлгоход хэцүү гэсэн байна. Тэгэхээр дунд зууны сүмээс ялгаатай нь протестантууд бичээсийг сүмийн эрх мэдлээс дээгүр гаргаж тавьсан байна. Библи дэх ертөнцийн эзний илчлэлт хаалттай биш ээ гэдгийг шинжлэгчид ойлгож байсан юм. Тэд бичээсийг ойлгож болно хэмээн нотлож, үр дүнд нь бичээсийн туйлын нэр хүнд эрх мэдлийг сүмийнхээс дээгүүрт сэргээж чадсан байна. Одоо бид ихэнх үеийн протестантууд сүмийн эрх мэдлийн талаар ямар байр суурьтай байсныг авч үзэх боломжтой юм. Бичээсийн тэнгэрлэг гарал, утга санаа ба ойлгомжтой тодорхой байдлын тухай өөрсдийн ойлголтод түшгэлсэн шинжлэгчид Библийг теологийн цорын ганц алдаа мадаггүй нэр хүндийнх нь хувьд сэргээсэн байна. Гэхдээ протестантууд сүмийн эрх мэдлийг үгүйсгээгүй гэдгийг бид ойлгуул захина. Тэд сүмийн сургаалыг хүлээн зөвшөөрч байсан боловч түүнийг бичээсийн сургаалд захирагдсан 2 дөгч хэмээн үзэж байсан юм. Энд бид ихэнх үеийн сүмийн эрх мэдлийн талаарх протестантуудын байр суурийг авч үзснийхээ дараа тухайн үеийнхээ теологийн талаар тэд ямар байр суурьтай байсныг үзэх хэрэгтэй юм. Ихэнх үеийн протестантууд хуучин ба шинэ гэрээний бичээс нь сүмийн хувьд цорын ганц мадаггүй эрх мэдэл нэр хүнд юм а гэж нотлож байсныг бид үзсэн. Гэвч хэдийгээр хачирхалтай санагдаж болох нь тэд сүмийн эцгүүд гэгддэг хүмүүсийн сургаал ба итгэлийн бэлэг тэмдгүүдэд томоохон ач холбогдол өгдөг байсан юм. Ариун сүнс ихэнх үеийн сүмд олон чухал үннийг нээж өгсөн бөгөөд тэдгэрийг орчин цагийн итгэгчид хүлээн зөвшөөрөх ёстой гэж тэд хатуу итгэж байлаа. Өмнөх нэг хичээлдэр үздэнчлэн шинжлэгчид Соло Скрипче хэмээх уриан дор бичээсийн нэр хүнд эрх мэдлийн төлөө зогсож байлаа. Харамсалтай нь сүмийн теологийн өв уламжлал ихэнх үеийн протестантуудын итгэл үнэмшилд ямар байр суурь эзэлдгийг өнөөгийн олон итгэгч буруу ойлгоод байдаг. Энэ нь Соло Скрипче гэж чухам юу болохыг ташаа ойлгодогтой холбоотой юм. Өнөөгийн итгэгчдийн олонх нь Соло Скрипчегийн тухай сургаалыг бидний хувьд Библиэс өөр нэр хүндтэй зүйл байхгүй гэсэн үг гэж ташаа ойлгодог. Гэвч шинжлэлийн үзэл баримтлал ийм байгаагүй. Соло Скрипчеч тэгж үзээгүй. Соло Скрипчег баталгаажуулахдаа шинжлэгчид Библи бол итгэгчдийн цорын ганц эрх мэдэл нэр хүнд гэж хэлээгүй. Тэд Библийг цорын ганц маргашгүй нэр хүнд эрх мэдэл гэсэн. Бидэнд хачин санагдаж болох ч протестантууд Соло Скрипчегийн сургаалыг хамгаалахдаа бусад нэр хүндтэй сурвалжуудыг үгүйсгээв. Харин тэдгэрийг өндөрөөр үнэлж байсан юм. Эдгээр үзэл баримтлалын тухай Вестминстерийн итгэлийн тунхагт товчхон базж хэлснийг иш татвал зүгээр юм. 1-р бүлэг 10 дугаар зүйлд
Бичээстэй ярьж байгаа ариун сүнс нь дээд шүүгч мөн. Итгэлтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг шийдэхдээ түүнд хандах ёстой. Сүмүүдийн бүх тогтоол, эрдний зохиолчдын үзэл бодол, хүний үг сургаал ба хувийн илчилтүүд түүгээр шалгагдах ёстой. Түүний дүгнэлтэнд бид бүрэн дүүрэн итгэх ёстой гэсэн байна. Бичээстэй ярьж байгаа ариун сүнс нь дээд шүүгч мөн. Итгэлтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг шийдэхдээ түүнд хандах ёстой гэж энд онцлон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл сүмийн бүх шийдвэр бичээсийн шалгуурт нийцсэн байх ёстой. Энд юу гэж хэлснийг анхаарч хараарай. Библиэд ярьж байгаа ариун сүнс нь дээд шүүгч юм. Хэрв хэн нэг нь дээд шүүгч юм бол дээд биш бусад шүүгч бас байна гэсэн үг. Ийм нэр хүндтэй зарим нэгнийг энэ хэсэгт тоочсон байгаа. Улиран одсон цаг хугацааны дарааллаар нь сүмүүд эртний бичээч нар буюу сүмийн өвөг дээдсүүд, хүний үг сургаал буюу өнгөрсөн ба эдгэгийн сүмийн бусад хүмүүсийн үг сургаал болон хувийн илчилтүүд буюу тухайн хэсгийн талаарх хувийн дотоод итгэл үнэмшлүүдийг нэрлэн жагсаасан байна. Вестминстерийн итгэлийн тунхаг нь тэдгээрийн нэр хүндийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэхдээ тэдгээрийг бичээсийн туйлын нэр хүндэд захирагдсан хоёр дахь байр суурьт тавьсан байдаг. Католик теологчид шинжлэгчдийг сүмийн өвийг үгүйсгэлээ хэмээн буруутгадаг. Гэхдээ шинжлэгчид соло скриптчегийн тухай сургаалыг баримтлахдаа тийм юм хийгээгүй. Ихэнх үеийн шинжлэгчид нэг бус удаа өөрсдийн дүгнэлтэнд сүмийн өвөг дээдсийн үгнээс иш татсан байдаг. Кальвин өөрийн сургамжийг 20 гаруй удаа засаж янзлахдаа өвөг дээдсийн үгнээс улам бүр илүүтэй иш татаж байсан юм. Энэ номын нэг хэсэг сүмийн нэр хүндийн талаарх протестантуудын байр суурийг тун тодорхой нээн харуулсан байдаг. Христ итгэлийн сургамжийнхаа 4 дахь номонд Кальвин ингэж бичсэн байна. Сүмийн шийдвэрүүд ямар ч нэр хүнд эрх мэдэлгүй юм уу гэж хэлж болох юм. Үгүй ээ, эрх мэдэлтэй гэж би хэлнэ. Сүмүүдийг үгүйсгэж, тэдгээрээс гарсан баримт бичгүүдийг эхнээс нь төгсгөл хүртэл нь хүчингүй болгох гэж би хичээгээд байгаа юм биш ээ. Сүмүүдийг хэтэрхий дорд үзэж, бүр аль нэг сүмийн шийдвэрийг хүлээж авах уу, үгүйсэхгүй гэдгийг итгэгч хүн бүр шийдэх хэмжээнд тавилаа гэж намайг буруутгадаг. Тийм биш ээ. Гэхдээ тодорхой нэг сүмийн нэгдсэн чуулганы тогтоолын тухай ярихдаа миний бодлоор бол хизээ яах гэж юуны учир энэ тогтоолыг гаргасан. Хэн оролцсон гэдгийг сайтар дэнслэн үзвэл зохино. Дараа нь маргаантай асуудал байвал бичээстэй тулгаж үзэх хэрэгтэй. Ингэхдээ сүмийн тодорхойлолт нь жинтэй, урьдчилсан мэдээлэл болохоор гэхдээ тухайн судалгаанд саадуулахгүйгээр энэ бүхнийг хийх хэрэгтэй юм гэж. Энд хэд хэдэн чухал хэсэг байна. Нэгдүгээрт Кальвин сүмийн нэгдсэн чуулганыг түүхэн нөхцөл байдалд нь авч үзэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тэдгээр нь ертөнцийн эзний ээлжит бус шууд илчлэлт биш. Түүхэн шууд утгыг анхаарлын төвд байлгах ёстой гэсэн хандлагыг сүмийн нэгдсэн чуулганы хувьд ч хэрэгжүүлэх ёстой. Хизээ яах гэж юуны учир энэ тогтоолыг гаргасан, хэн оролцсон гэдгийг сайтар дэнслэн үзвэл зохино. Хоёрдугаарт соло скриптчегийн зарчим Кальвинийг сүмийн сургаалыг бичээсийн шалгуураар дүгнэж үзэх ёстой гэж хэлэхэд хүргэсэн нь гайхаад байх зүйл биш. Түүнийхэр бол тэдгээр сургаал нь бичээсээр шалгагдсан байх ёстой. Гуравдугаарт бидний судалгаанд маш чухал нэг зүйл байна. Өнгөрсөн үеийн сургаалууд нь урьдчилсан мэдээллийн хэмжээнд харагдах ёстой. Өөрөөр хэлбэл сүмийн үзэл бодол нь урьдчилан харсан байх ёстой. Тэдгээрийг бичээсийн судалгаа тайлбар алдаатай хэмээн нотлоогүй бол хэрэглэх ёстой юм. Ийм ухаалаг хандлага хэд радикалуудаас бусад Кальвины үеийнхэнд нийтлэг байсан байна. Тэдний олонх нь сүмийн эцэг дээдсийн сургаал, сүмийн нэгдсэн чуулгануудын тогтоол шийдвэрийг нэр хүндтэй хэмээн үзэж байсан. Гэхдээ зөвхөн бичээсийн эрх мэдэлд захирагдсан нөхцөлд тэдгээрийг хүлээн зөвшөөрч байсан юм. Тэгвэл протестантууд тухайн цагийнхаа сүмийн нэр хүндийн хувьд ямар байр суурьтай байсан болоо? Тэдний бодлоор тухайн үеийнхээ теологийн маргаант асуудалд тэд болон тэдний үеийнхэн ямар эрх мэдэлтэй байсан болоо? Католик сүм тэр үед алдаа дутагдaltaгүй Ромын пап тэргүүтээ амьд эрх мэдлийн бүхэл бүтэн системийг бий болгоод байсныг бид өмнө нь үзсэн. Шинжлэл энэхүү системийг үгүйсгэсэн юм. Протестантууд зөвхөн Библийн эрх мэдлийг л маргашгүй хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Пап
сүм чуулганууд болон сүмийн бусад эрх мэдлүүд төөрөгдөлд орох, алдаа дутагдал гаргах магадлалтай учраас тэдний эрх мэдэл нэр хүнд, бичээсийн нэр хүндэд захирагдах ёстой. Протестантууд сүмийн хэрэгэм зэрэгт багш нарт хүндэтгэлтэй ханддаг байсан. Тэдгээрээс олон хүн шинжлэлийн теологийг боловсруулахад хувь нэмрээ оруулсан байна. Урсгал чиглэл бүрийн протестантууд өөрийн тунхаг, катехизис болон итгэлийн бэлэг тэмдгийг гаргаж ирсэн бөгөөд тэдгээрийн сүм дэх нэр хүндийг тэд хоёр дэгч хэмээн хүлээн зөвшөөрч байлаа. Тухайн цагийнхаа хэрэгэм зэрэгтэй теологчдод протестантууд хүндэтгэлтэй хандаж байсан нь Христийн дагалдагч нар ертөнцийн эзнээс сүмд өгсөн эрх мэдлийг хүндэтгэх ёстой гэсэн Библийн сургаалд тэд үнэнч байсантай холбоотой. Үүнийг нотлох нэг жишээ харъя. Титэд илгээсэн захидлын 2 дугаар бүлгийн 1 ба 15 дугаар ишлэлд Паул дараах зааврыг өгч байна. Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. Эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмэл. Хинч чамайг бүү басамжлаг. Эхэн үеийн протестантууд бичээсийн олон хэсэгт сүмийн эрх мэдэлд боломжийнхоо хэрээр захирагдаг гэж сургадгийг мэддэг байсан. Теологийг бий болгох нь нэг юм уу? Бүлэг хүний хийдэг ажил хараахан биш юм аа. Сүм ба Библийн эрх мэдэл нэр хүнд ийхүү хослох нь Semper Reformanda хэмээх латин варианд тусгалаа олсон байдаг. Энэ бол шинжлэлийн сүм ямагт шинжлэлийн үйл явцад оршдгоо гэсэн урайны товчилсон хэлбэр юм. Заримдаа би шинжлэлийн теологт теологийн төгс томьёоллыг шаардах нь хангалттай шинжлэгдээгүй шинж гэж хэлдэг юм. Өөрөөр хэлбэл шинжлэлийн сүм нь сүмийн эрх мэдэл бичээсийн байнгын хяналт дор байх ёстой гэдгийг ухамсарлаж байдаг. Теологдох эрх мэдэл 2 дугаар хэсэг төгсөв. Игэл телевизийн дуучлал студид 2009 он.